Бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр Олимпийн хорооны ард байрлах за Монгол бейсболын талбайгаас үргэлжлэн үзэгч танд хүрч байна. Тэгэхээр энэ жил бол Монголын регби холбооны 10 жилийн тохиож байгаа. За үүний хүрээнд регби фестивал 2013 тэмцээн бол зохион байгуулагдаж байгаа. За энэ сарын 17, 21, 23-ны өдрүүд бол одоо тэмцээн уралдаан маань бол зохион байгуулагдана. За бид өнөөдрийнхөө сурвалжтайгаар үзэгч та бүхэнд Монголын регби холбооны үүсэл хөгжил болоод дэлхийн дахинд хэрхэн хөгсөн мөн энэхүү спортын онцлогийн талаарх мэдээллийг өргөх болно. Ингээд бидэнтэй хамтаагаараа хөтөлбөр үргэлжилж байна. Регби спорт нь 1823 онд Английн регби хотод оршин суудаг. За Уильям Уэлсвеб гэх хүү анх хөл бөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барин за эсрэг талын хаалга руу авч гүйснээс санаа авч үүссэн түүхтэй гэдэг. За үүнээс хойш дунд сургуулиудын дунд болон ихтэй сургуулийн дунд улмаар дэлгэрч за цаашлаад 1871 онд Англи болон Шотландын улсын шигшээ багуудын хооронд анхны олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулагдсан юм байна. Регбийн Их Британи, Английн колон улсуудад цэрэг армийг даган хөгсөнтэй холбоотойгоор баруун Европын орнууд, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон Номхон далайн арлын орнуудад маш өндөр хэмжээнд хөгжсөн байна. Сүүлийн хагас зуун жилд энэхүү спорт нь Аз твд ихээхэн хөгжиж байгаа бөгөөд твдэн Япон улсын шигшээ баг тэргүүлдэг. Регбигийн олон улсын томоохон тэмцээнүүдээс дурдвал жил бүр Европын 6 гүрний тэмцээн буюу Англи, Шотланд, Уэльс, Ирланд, Франц болон Итали улсын хооронд болдог 3 гүрний тэмцээн буюу Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Африк улсуудын багийн хооронд зохиогддог байна. Үүний адил Аз твд 5 гүрний тэмцээн зохиогддог бөгөөд энэхүү тэмцээний бүсийн тоглолтод Монголын шигшээ баг 2000-с 2010 онд оролцож байсан байна. Монголын регбигийн холбоо нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анх 2005 онд Хонконг болон Филиппин улсад болсон тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулж Монгол улсын арслан доо ганхуйг Хонконгийн тэмцээнд шилдэг тамирч нар шалгарч байсан бол 2006 онд мөн тус тэмцээний 3 дугаар байранд Монголын баг тамирчид шалгарч байжээ. Монголын регбигийн холбоо анх 2003 онд анх байгуулагдахаас өмнө бол хоёр тусдаа холбоотой байсан. Тухайн үед бол нэг холбоо нь бол одоо манай үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага, нөгөө байгууллага нь бол Азийн регбигийн холбооны байгууллага байсан. Нэг нь одоо үндсэндээ дотоодынхоо шаардлагыг хангацсан, нөгөөх нь гадаадынхаа шаардлагыг хангацсан ийм хоёр тусдаа үйл ажиллагаа эрхэлсэн ийм хоёр байгууллага байсныг 2003 онд анх одоо Цэрэн Пунцаг гар дээр ахлуулсан одоо бусад манай тууцын гишүүд маань бүгд оролцоод ингээд анхны одоо манай нэгтгсэн Монголын регбигийн холбоог байгуулсан байна. 2003 онд байгуулагдсанаас хойш бол анх туршлага хуримтлуулах байдлаар одоо маш олон гадаадын жижиг сажиг олон улсын чанартай клубүүдийн тэмцээнүүдэд бас оролцож их туршлага хуримтлуулж илаа. Эндээсээ бид нар бас одоо өнөөдрийн сайн туршлагатай тамирчтай одоо бэлдэж бид нар одоо энэ туршлагатай болсон тамирчид маань өнөөдрийн дотоодын 4 клубүүдийг бас үүсгэх маш сайхан боломжийг гаргаж өгсөн. Регбигийн тамирчид нь өөрсдийн хувийн бэлтгэлээ маш өндөр хангасан байх шаардлагатай болдог байна. Тамирчид биеийн хүч чадлыг сайжруулах, хурд, уян хатан, бүх үеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, дэсвэр, биеийн булчин удаан хугацаанд өндөр ачаалал авах, дэсрэлттэй хүч чадалтай болох эдгээр бэлтгэлийг хангасан байх шаардлагатай байдаг байна. Регбийн дотроо 15 хүний регби, 7 хүний регби, талбайн тамирчид 15 хүн, 7 хүний регбийн талбайн тамирчид нь 7 хүн, сэлгээний тамирчид 8 хүн, 7 хүний регбигийн сэлгээний тамирчид нь 3-5 хүн, нийт 23 тамирчин, 7 хүний регбигийн нийт тамирчин нь 12 хүн тоглодог байна. Тоглолтын хугацаа 80 минут, 40 минутаар 2 үе, хугацаа нийт 14 минут, 7 минутаар 2 үе тоглодог байна.
Регбигийн тамирчид нь аль ч байрлалд тоглодог бай, бүх тамирчид нь бөмбөг дамжуулах, бөмбөг хүлээн авах, такл буюу мөргөх, хамгаалалт, биеийн контакт авах, чиглэл сольж гүйх, бөмбөг өшөглөх гэсэн чадваруудыг эзэмших ёстой юм байна. Регби өшөглөлтүүд пенальти кик алдаа гарсан тохиолдолд торгуулийн өшөглөлтийг шон руу өшөглөж оруулан 3 оноо авах боломжтой. Conversion kick. Энэхүү өшөглөлтийн техник нь торгуулийн өшөглөлттэй мөн адил хэлбэрээр гэхдээ энэ нь үндсэн оноо буюу try 5 оноог авсныхаа дараа нэмэлт өшөглөлт юм байна. Энэ өшөглөлтийг амжилттай оруулсан тохиолдолд нэмэлт 2 оноо авах боломжтой. Drop kick. Газар ойлгож өшөглөнө. Энэхүү өшөглөлтийг тоглолтод эхлүүлэх мөн тоглолтын дунд эсрэг багийн шон руу өшөглөж оруулбал 3 оноо авах боломжтой. Тоглолтын дунд scrum. Scrum нь тоглолт бөмбөг урагшаа дамжуулах гэх мэт алдаанаас үүссэн тоглолтын дунд бөмбөгийг тоглолтод дахин оруулах үйлдэл юм а. Scrum-д урд талын 1-ээс 8 номерын тамирчид оролцох бөгөөд 1-ээс 3 номер нь урд талын игнэ, 4-5 дугаар номер нь 2 дугаар игнэ буюу төгжигч хийн. Харин 6-аас 8 дугаар номерын тамирчид арын игнэний тамирчид байна. Scrum-д шүүгчийн дуудалт, crouch, bind, set гэсэн дуудалтаар 2 баг тулан бөмбөгийг дахин тоглолтод оруулна. Дүрм нь бол scrum гэж дүрм байдаг. Рагбигийн дүрмэнд бол бид нэр урагшаа дамжуулж болохгүй. Дээрээс нь бөмбөгөө урагшаа алдаж болохгүй. Тоглолтод энэ алдаа гарсан нөхцөлд тоглолтыг эхлүүлэхэд саяны scrum гэж дүрмийг одоо хийж хоёр талаас жигэд одоо хоёр талаасаа бүгдөө бөмбөгөө булаацалтна гэсэн. Эхлээд шүүгчийн дуудалтын дагуу хоорондоо контактаа үүсгээд бөмбөгийг дундуур нь оруулж ирсэн нөхцөлд бие бинийгээ түлхдэг. Тэгэхээр энэ бас хичнээн одоо зүгээр сонирхогчнүүдийн нүдээр бол жоохон бүдүүлэг юм мөргөлдөж байгаа юм шиг мөртлөө дотроо бол маш их нарийн техниктэй. Цаанаасаа шүүгчийн хувьд тавигддаг маш өндөр шаардлагатай байдаг. Line out. Line out буюу коридор нь бөмбөг ямар нэгэн байдлаар талбай хажуугын шугам руу гарсан тохиолдолд бөмбөгийг дахин тоглолтод оруулах үйлдэл юм а. 1-ээс 8 номерын тамирчид оролцдог бөгөөд үсрэгчийн дийлэнхтэй 4-5 дугаар номерын тамирчид байдаг байна. Монголын регбигийн холбооны харьяа 4 клуб үйл ажиллагаагаа явуулдаг байна. Анхдагч чоннууд регбигийн клуб нь 2011 оны 1-р сарын 26-нд байгуулагдсан Монголын ууган клуб юм а. 2012 онд регби фестивал арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан клубүүдийн авар шалруулах тэмцээний цомын эзнээр шалгарч байсан. Мөн 2012 оны Монголын регбигийн холбооны шилдэг клуб юм. Анхдагч чоннууд регбигийн клуб нь регби 15-ын эрэгтэй, регбигийн 7-гийн эмэгтэй багтаа бөгөөд нийт бүртгэлтэй 30 орчим тамирчинтай юм а. Хангул регби клуб нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын анхны регби клубүүдийн нэг юм а. Тус клуб нь Монголын регбигийн холбоо болон хангул дүүргийн биеийн тамир спорт хорооны гишүүн клуб юм. Тус клубын хувьд Монголын регбигийн холбооноос зохион байгуулсан клубүүдийн авар шалралт тэмцээний дэд байр мөн түнчлэн 2012 оны шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчтай билээ. Хангул регбигийн клуб нь регби 15-ын эрэгтэй, регби 7-гийн эмэгтэй багтаа бөгөөд нийт бүртгэлтэй 30 гаруй тамирчтай юм байна. За би урд нь болохоор самжуудаа тэгээд үндэсний бүхөр хичээлдэг байж хаад тэгээ наадмын галд гарчсан байж хаад тэгээ манай нэг найз энэ регби спортны менежер хийдэг гэсэн. Тэгээд надад энэ тухай яриад энэ хичээлээр энэ чиний бие болол ер нь тохирсон тиймэрхүү спорт гэсэн л. Тэгээд би нэг сонирхож ирж үзээд энэ чи хичээлж байгаа хүмүүсийн спорт нь ер нь таалагдал. Тэгэл хичээл одоо ч 10 оны сүүлээс эхэлж авах хичээлж гисэн. Энэ спорт маань өөр бас бие алдараас хамгийн чухал юм шиг байна л да. Ер нь энэ спортын онцлог нь юу юм бол тухайн тамирчнаас юуг шаарддаг юм бол энэ спорт болохоор яг жинхэнэ студийн спорт гэж яригдтал та тэр олонстой. Хурд хүч, төсвөр төвчээр, мэдрэмж, хатуужл гэлэр нь бүхэл юм тэнцвэрхэн шаардсан спорт л та. Ингээд тэр дээдлийн пандас гэдэг багт манлай авт хоёр очиж тоглохоор болсон байгаа. Нэг улирал одоо 4 сарын сүүлээр л нэг улирлын нэг лигт тоглоод ирэх юм гэсэн. Хүүхд толбот дайчид регбигийн клуб нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Хүүхд толбот дайчид клуб нь одоогоор 15-аас 24 насны нийт 22 тамирчин бүртгэлтэй байна. Шигшээ багийн тамирчин 4, 2012 оны үсэг ирээдүйдээ шилдэг тамирчид болон олон чадварлагч тамирчдаас бүрддэг байна. Ангууч Арслангууд регбигийн клуб нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын регбигийн холбооны гишүүн клуб юм а. Ангууч Арслангууд регбигийн клуб нь регби 15-ын эрэгтэй багтаа бөгөөд нийт бүртгэлтэй 20 гаруй тамирчтай юм а. Клубын тамирчин Баяр Манлайн Хонконгийн Пандас клубт тамирчин солилцоогоор 6 сарын гэрээтэйгээр тоглож байгаа юм байна.
Анх дунд сургуультай Солонгос улсад суралцж одоо их регбиг хичээлж гисэн. Тэгээд 10 онд Монголд ирээд Монголынхаа шгшээ багтай одоо танилцаа тий. Гадаад руу Шанхай явал тэгээд Азийн одоо олимп болсон шүү дээ. Тийшээ бас оролцож амжилттай үзүүлсэн байгаа. Ер нь Монголд бол одоо бол нэлээд хөгжиж байгаа. Солонгос гэх юм бол Азитай хоёрт ордог байсан. Одоо тэгтээ жоохон муу болж байгаа шиг лээ тий. Өөрөө сонирхож ер нь яг энэ спортоор хичээлсэн юм уу? Өөрөө сонирхсан л та. Хүмүүсийн гүйж байгаа, орилж байгаа харахад л айгүй гоё сэтгэл төртэй. Тэгээд ер нь бол тэгэл бөмбөгөөрэл гүнэгд чинь тэгэл эр хүний бахархал болоод байгаа шүү дээ. Тэгэл хамтдаа баг тамирчтайгаа цуг хөөхт бол урамтай тэгэл айлуулах заагаал хичээлэл цугтай одоо амжилт гаргаа явуул надад их гоё. Ер нь бол сайн болгоомжтой явах бол бэртэх нь бол тэгэл жижиг юм дээрс бэртэх магадлал өндөртэй байхгүй. Би халаалнаас ахвал ер нь бол их анхаарал сайтай хийх ёстой л доо. Регби спортын дүрмээс танилцуулъя. Нэгт тоглолтыг рестар кикээр эхлүүлэх. Энэ нь ойлгож хөшиглөх. Тоглолтын дунд шон руу хөшиглөж оноо авч болно. Тракли буюу мөргөлт. Үүнийг хамгаалалтанд хэрэглэдэг техник. Бөмбөгтэй довтлогчийг зогсоох техник. Оноо авах. Довтлогч тамирчин оноо авахдаа онооны шугамыг давж бөмбөгөө газарт өөрийн биеэр тавьсныхаа дараагаар трай буюу 5 оноо авна.